За сайн уу манайхаа. За мөн булганд ирсэн байж байна. 7 сарын 15-нд гэрээсээ гараад одоо хүртэл хараагүй. Аялал маань дуусаагүй байгаа. Одоо болохоор би кофе ууж байна. За өнөөдөр маш гоё сэдвээр ярилцах болно. Солонгосын маш алдартай эрэгтэй хамтлаг Stray Kids хамтлагийн талаар ярилцсанаа. За тэгээ яг үнийг хэлэхэд бол би Stray Kids гэдэг хамтлагийг бол яг сайн мэдэхгүй. Felix-ийг бол Instagram дээр бол зөндөө харж байсан. За Maniac гэдэг дуун дээр ялангуяа Felix-ийн яг тэр гол бүдүүн хоолойг анх сонсчод ямар гоё хоолойтой залуу вэ. Тэгээ дүр төрх нь бас их өрөмцөөс учраас тэрээр дамжуулаад би энэ хамтлагийг бол мэдчихсэн. За тэрнээс бусад мэдээллийг бол мэдэхгүй. Тэгээ өнөөдрийн бичлэгтээ зориулаад бас судалгаа бас хийсэн байгаа. Надтай адилхан Stray Kids гэдэг хамтлагийг яг сайн мэдэхгүй хүмүүс бас байгаа бах гэж бодож байна. Тэгээд Stray Kids гэдэг хамтлаг нь болохоор JYP Entertainment-ийн харьяа хамтлаг 2017 онд reality show-наас энэ эрэгтэй хамтлаг бол гарч ирсэн юм байна. За тэгээд Stray Kids гэдэг хамтлаг нь анх 9 гишүүнтэй байж байгаа 2019 оны 10 сард Wujin гэдэг гишүүн хамтлагаасаа гараад тэгээд 8 гишүүнтэйгээр одоо хүртэл идэвхтэй үйл ажиллагаатай явж байгаа юм байна. За мэдээж нэг fandom нэр гэж байдаг шүү дээ. Ямар ч хамтлагт бол байдаг те. Одоо шинэ Big Bang хамтлагт бол VIP гэдэг fandom нэр байна. За Girls' Generation хамтлагт болохоор Sonye гэд байдаг те. За тэгвэл Blackpink болохоор Blink, BTS болохоор ARMY гэдэг юм уу те. Яг тэрнтэй адилхан Stray Kids хамтлагийн fandom нэр нь болохоор Stay гэдэг нэртэй юм байна. Яагаад Stay гэх юм бэ гэхээр Stray Kids-ийн Stray гэдэг үгний R үсгийн хасгаар Stay болж байгаа. Тэгэхээр fandom нэр нь Stay юм байна. Та нараас мэдээд авчих. Хамтлагийн ахлагч нь болохоор Bang Chan гэдэг залуу байгаа. Bang Chan гэдэг энэ залууг би хизээс яг мэдсэн бэ гэхээр анх Met Gala дээр бусдаасаа илүү бурлаг англи хэлээр ярьж байгааг нь хараад ярьцлагыг нь харчаад ямар мундаг залуу вэ. Вау, англиар ярьд юм биш үү гэж би бодсон. We had a lot of fitting sessions, but they all went really smoothly, and I personally really like everyone's fit, so энэ залуу нь болохоор 1997 оны 10 сарын 3-нд төрсэн. Энэ жил 27 настай. За хамтлагийн ахлагч нь. За тэгээд яг бүтэн нэр нь гэх юм бол Christopher Chang Bang гэдэг нэртэй юм байна. Яг тайзны нэр нь болохоор Bang Chan. За хүүхэд наснаас ахуулаад Австралид өсөж төрөнсөн учраас англи хэлээр маш сайн ярьдаг. Тэгээд 13 настайдаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө дагуу K-pop idol болохын тулд буцаж Солонгос руугаа яваад тэгээд JYP Entertainment-д орж байсан юм байна. Англи хэлтэй байх учраа ойлгомжтой. Австралид амьдарч ирсэн учраас тийм ээ. Тэгээд Stray Kids гэдэг хамтлагийн нэрийг ингээд товчилж биччих юм бол SKZ гэж бичдэг юм байна. Instagram дээр 30.3 сая дагагчтай юм байна. За одоо дараагийн гишүүнийг яриа. За энэ гишүүн болохоор яг миний яг энэ Stray Kids гэдэг энэ хамтлаг дундаа одоо хамгийн их дуртай гишүүн гэх юм уу? Энэ болохоор Felix. Felix болохоор Австралийн rapper дуучин юм байна. 2000 оны 9 сарын 15-нд төрсэн. Хамтлагийнхаа Hyunjin гэдэг залуутай их дотно байдаг юм билээ. Тэгээ энийг яаж мэдсэн гэхээр TikTok дээр олон бичлэгүүд байсан л та. Felix-ийг болохоор илүү өөрийг нь бүр гоё тодруулж өгч байгаа зүйл юу гэхээр миний бодлоор хоолой тэгэхээр тийм deep юм бүдүүн хоолойтой гэх юм уу. Тэгээ Maniac гэдэг дуун дээр анх би Felix-ийг яг тэр дун гэдэг яг тэр хэсэг дээр нь очиод хүүхийн ийм тэгээ дүр төрхтэй залуугаас яаж ийм бүдүүн хоолой гарч байгаа юм болоо гэж бодож байгаа байхгүй. You wouldn't really be bothered by the spiciness because it's so tasty at the same time. So no worries there. Felix-ийн дүр төрхөнд ч гэсэн нэг анимегийн баатруудын гол дүрч юм шиг тийм жирийн дүр төрхөөс арай өөр юм өрмөц дүр төрхтэй. Тэгээ нүд нь их гоё юм уу. Тэгээ өөрх нь сүүл ингээд үсээ юм шар болгоцсон байсан шүү дээ блонд өнгөтэй. Тэр нь өөрт нь их гоё зогчээлээ л дээ. За дараагийн Felix-ийн бүр хамгийн өөрийг нь бүр одоо миний яг энэ хамтлаг дундаас одоо биас болоход их нөлөөсөн дуртай болоход нөлөөсөн зүйл нь юу гэхээр маш тийм gentleman юм билээ. За gentleman юм хүнлэг соёлтой гэх юм уу. Энийг яаж мэдсэн бэхээр Instagram дээр би ингээ гүйлгээд ингээ харж байхад Felix-ийн ингээ бичлэгүүд ингээ надад гарч ирдэг байхгүй юу. Тэгээ энэ бичлэгэн дээр ингээ харж байхад хүмүүстэй маш гоё найрсгаар ханддаг. Өөртөө ингээ харилцаад ярилцсангууд хариуд нь маш гоё, илдгээр гоё соёлтой gentleman зангарч чаддаг юм билээ. За энэ нь бол надад бүр хамгийн их таалагдсан зан чанар. Мэдээж ингээ Солонгост бол маш олон K-pop idol-ууд зөндөө байдаг. Зан харилцааны асуудал тоглолтойгоос болоод нэр хүнд нь унах асуудлууд үүсдэг тийм. Би ийм K-pop idol-уудын хүн чанар байгаа байдал, хүнтэй харьцаж байгаа байдал нь ямар байгаасаа шалтгаалаад би крашлдаг гэх юм уу. Тийм болохоор надад Felix бол үнэхээр их таалагдсан. Felix LV брендийн амбассадор. Тэгээ сүүлд болохоор LV брендийн бүр runway те тайзан дээр дагвар өмсөж үзүүлсэн байгаа. Хувцсыг бол зүгээр үнэхээр амлуулж чадчихжээ.
энэ дэлхий дээр байхгүй өөр нэг ертөнцийн нэг ханхүү энэ дэлхий дээр буугаад ирсэн юм шиг тийм дүр төрхий бол үнэхээр супер байсан. За тэгээ Instagram дээр болохоор хамтлаг дундаас хамгийн их дагагчтай юм байна. Тэр 23.4 сая дагагчтай. Энэ болохоор бүр цаашдаа бүр улам өсөх бах. Stray Kids гээд хамтлаг дундаа 2 англи хэлдэг хүн байдаг. Нэг нь болохоор Банчан, за мэдээж Австрал сурж исэн. За нөгөөт нь болохоор Felix. Felix болохоор угаасаа Австралд төрж өссөн юм билээ. Сүүлд болохоор Felix, Банчан хоёр Холливуудын жүжигчтэй уулзаж бүр ярьслага авч бүр хөтлөгч хийсэн юм билээ. Тэгээ англи хэлнийхээ давуу талыг бол энэ дэр бол гоё ашиглаж чадчих байгаа байхгүй. Бусад гишүүд нь болохоор англиар нэг юусаа ярьж чадахгүй солонгосоор л яриад байлээ. Өмнө нь болохоор би Blackpink хамтлагийн талаар ярьсан штэ. Blackpink хамтлагийн ихэнх 3 гишүүн нь бол англиар маш сайн ярьдаг. Жисүү ярьж чаддаггүй гэж хэлсний төлөө маш их хүмүүсээр шүүмжлүүлсэн. Тэр өмнөх бичлэгээ би ухраад үтсэн л дээ. Жисүүг би тэнэгдүү гэд хэлсэн байсан. Энэ тал дээр бас уучлалт хүсмээр байна. Мэдээч бас хүнийг бас тэгж хэлж болохгүй те. Тэр та нар маань намайг өршөөгөөрэй. Felix, Банчан хоёр хаач утсан те. Ярьслага өгөхөд шууд англи хэлээр хамаагүй чөлөөтэй ярьж байгаа. Бусд нь болохоор солонгос хэлтэй англи хэлээр ярьж чадахгүй учраас яалч юу ингээд давуу тал нь олон улсын фэнүүдийг илүү гоё цуглуулахад бол англи хэлтэй учраас шууд ингээд ойлголцоод явчих чадчих жоохгүй. Ямар нэгэн доор нь сабтайтл хүн ингээд уншаад авахгүйгээр шууд ярьж байгаа юм шууд ойлгоод хүлээгээд авчиж байгаа учраас олон улсын манус шиг одоо тийм фэнүүдэд бол их хэрэгтэй л байгаа юм л да. За дараагийн гишүүн болохоор Hyunjin. За энэ Hyunjin болохоор хамтлаг дундаа бүр үнэхээр супер од одоо нүр царай юм байна лээ. Hyunjin болохоор 2000 оны 3 сарын 20-нд төрсэн. Яг үнэхээр би одоо хүртэл нь штэ Yeji гээд охинтой энэ хоёрыг эгчтэй хоёр гэж боддогсэн чи үгүй юм байна. Google-ээс хайгаад үзсэн чи энэ хоёр болохоор ямар ч тийм цусан төрөл байхгүй. Зөвхөн JYP Entertainment-д хараалагддаг хамтлагт байдаг. Тэгээ хоорондоо их дотн учраас хамт байгаад харан би энэ хоёрыг эгчтэй хоёр юм болов уу гэд энэ бичлэг бэлдэх хүртлээр бол би тэгж боддог байсан. Гэсэн чи эгчтэй хоёр бол биш юм биш шүү. Hyunjin болохоор ямар нэгэн тийм төрсэн ах эгч дүү ерөөсөй байхгүй айлын ганц хүүхэд юм байна. За Instagram дээр болохоор 21.3 сая дагагчтай юм байна. Тэгэхээр хамтлаг дундаа хамгийн их дагагчтай гишүүдийн 2-т ордог юм байна. Felix-ийн араас ордог гэсэн. Hyunjin-ыг болохоор зүгээр яг миний зүгээр бодлоор гэх юм бол онгор нүд нь зарим хүмүүс ингээд онгор нүднээс ичдэг байж болно шүү дээ тий. Ялаг нүдтэй, давхраатай нүдтэй болох юмсан. Би яагаад ийм онгор юм болоо гэж бас боддог хүмүүс байдаг тий. Hyunjin болохоор ийм онгор нүдтэй хэрнээ онгор нүдийг бүр тийм модонд оруулж чадчих байгаа байхгүй юу. Онгор нүд нь өөрөг нь бүр улам бусдаас илүү ялгаруулж чадчихээн. Бусдаас илүү бүр онцгой бүр хөөрхөн гоё харагдуулж чадчих байгаа байхгүй юу. За Brown Eyed Girls гэдэг хамтлаг байсан. Тэрний Gain гэдэг гишүүн намаа жоохон бахад бол онгор нүдийг үнэхээр модонд оруулж ирсэн байхгүй юу. Зарим хүмүүс бүр яг Gain шиг ийм онгор нүдтэй, зөвүүн нүдтэй болох юмсан гэд хүртэл хүмүүс тэгж мөрөөддөг байсан. Яг түүнтэй адилхан өнөө цагт Hyunjin-ийн нүд нь үнэхээр өөрийг өрмөц гоё харагдуулж чадчих байгаа. Stray Kids хамтлагийн клипүүдийг үзэх юм бол Hyunjin бусдаас бүр яалч бүр ингэ ялгарч чадаад байгаа байхгүй. За тэгээд Hyunjin-ийн хувьд болохоор Versace брэндтэй хамтарч ажилладаг юм байна. Hyunjin, yeah. You look amazing in Versace. I'm so happy you're here. Grazie. But there is one more thing. Sorry. Now you are the Versace prince. Ciao Donatella. Ciao Hyunjin. Сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол Met Gala басан тийм ээ. За Met Gala дээр болохоор Jennie оролцсон. Яг энэ 8 гишүүнтэйгээр ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Хамгийн анхны солонгосын K-pop хамтлаг болчихж байгаа. Stray Kids-ийн яг тэр хувцлалт бол надад маш их таалагдсан. За тэр Met Gala-гийн өдөш өмссөн гоёл нь гэх юм бол Tommy Hilfiger гэдэг брендинг хувцаар бол гойсон байгаа. YouTube дээрээс нь бичлэгийг үзсэн л дээ. Тэгээ Tommy Hilfiger захирал нь өөрөө хэлж байгаа байхгүй юу. За би бол анх удаа ийм олон гишүүнтэй boy band-ийн хувцсыг бол уралж байна, зохион бүтээж байна. Энэ бол миний анхны experience гэж хэлсэн байлээ. Tommy Hilfiger брендийн гол өнгө гэх юм бол цэнхэр өнгө байдаг, хар өнгө байдаг, улаан өнгө байдаг. Тэгээд хар гэхээс илүү хар нь жоох юм хөх ин шиг юм уу? Яг юм тас хар өнгө биш. Ийм 3-4 өнгөн дээр бас цагаан өнгө байдаг. Яг Met Gala-гийн улаан хевсний яслал дээр ингээд гарч ирж байхдаа урт цуу өмссөн байсан шүү дээ. Цумныхын дотор талд нь болохоор ийм цэцгэн хээгээр ингэж ойсон юм билээ. Тэгэхээр зүгээр үзэгдээд өнгөрсөн. Яг тэр Met Gala-гийн өндрөл хүн бол нэг тэрийг анзаараагүй. Уусаа тэр Met Gala-гийн энэ жилийн сэдвтэ уялдуулж цэцгэн хээгээр ойсон билээ шүү. Өнөөдөр болохоор юм 3 гишүүнийг онцлоо. Миний хувьд болохоор би бусад гишүүнийг бол яг сайн мэддэггүй. Яг YouTube-ээр бичлэг ингээд хайгаад үзсэн чинь сэтгүүлч асуусан байлээ л да. Танаа хамтлагийн хамгийн сайн бүжиглдэг гишүүн хинбэ гэж асуухад Чамбин гэдэг залууг сонгосон байлээ. Чамбин гэдэг залуу нь болохоор хамтлагийнхаа хамгийн сайн бүжиглдэг залуу юм шиг байна. За тийм ээ. Тэгэхээр энэ 4 гишүүнийг ярьчээ. Бусад гишүүдийг бол
яг сайн мэдэхгүй. Бусад яриаггүй дөрвөн гишүүдийн талаар онцлог зүйл юу юм? Сонин содон мэдээлэл байх юм бол та нар бас мэдээлэлээ энэ доор комент хэсгээр бичээрэй. Чадвал дараагийн бичлэгээр part 2 болгоод бусад дөрвөн гишүүдийг бас ярих гэж бодлоо. Яг бол би Stray Kids хамтлагийг дөнгөж мэдэж эхэлж байгаа учраас тийм ээ. Тийм учраас та нар бас ойлгоорой. Тэгээд энэ хамтлаг дундаа та нарт хамгийн их таалагддаг нэг гишүүнийг сонг гэвэл та нар хэнийг сонгох байсан бэ? За миний хувьд болохоор би Felix-ийг бол сонгоно. За хоёрт бас нэг хүнийг нэрлэх юм бол би Hyunjin-ийг сонгоно. За хоёр хүнийг дуртай да. Нэгт бол Felix, хоёрт бол Hyunjin. Тэгээд та нарын хувьд хамгийн дуртай хоёр гишүүнээ бас энэ комент хэсгээр бичээрэй. Тэг яагаад дуртай, тэгээ яагаад крашлаг талаараа бас бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.